Эрхэм сонсогчдийнхоо амар амгалан айлтгая. Карма ба үнэн подкаст эхлэхэд бэлэн боллоо. Ингээд хэргийн мөрөөр хамтдаа орцгоё. Абигейл Вайтон 1998 онд Английн Бристол хотод төрсөн. Түүний амьдралын эхний үе хүүхэд насны баяр баясгалангаар бус харин эмх самбраагүй байдал хүчирхийлэл донд өссөн гэж хэлж болно. Түүний эцэг нь эхнэрээ буюу ээжийг нь байнга зоддог бөгөөд Абигейл үүнийг өөрийн нүдээр харж өдөр хоногийг өнгөрөөсөн байдаг. Эцэг эх нь эцэст нь салсан чамар амгалан тайван амьдрах найдвар тэмч их байгаагүй. Абигейлийн ээж нь шинэ харилцаа эхлүүлж шинэ хүртөө болсноо тэдний хүчирхийлэл үргэлжилсэн хэвээрэл байсан. Учир нь Абигейлийн хойд аав мөн адил хүчирхийлэгч ба өмнөх төрсөн эцгээс нь ялгарах юм ерөөсөө байгаагүй гэж хэлж болно. Абигейлийн ээж хойд эцгээс нь жирэмсэн болж улмаар хүүхдэд төрүүлснээр хойд эцгийнх нь харгислал улам бүр нэмэгдэж аргагүй ирэхэнд түүний ээж Абигейлийг асран хамгаалах газар чилжилсэн байдаг. Түүний хойд аав Абигейлийг эмэгтэй хүүхэд гэлтгүү зодож дарамталж мөн бэлгийн хүчирхийлэл хүртэл үзүүлдэг байсан гэх мэдээлэл байсан. Абигейлийг асран хамгаалах газар даваацсан нь түүний амьдралыг өөрчлөх болно гэж найдаж байсан ч харамсалтай нь өмнөх гэр бүлээсээ авсан сэтгэлийн шарах травма хүчирхийлэл нь хангалттай сайн анигдаагүй. Асамжийн газарт очсноороо бүр илүү задгаарч түүний зан характерын догтлууд илэрч нэмэгдэж эхэлсэн. Сургууль бол түүний хувьд хар дарсан зүйл гэж хэлж болохоор хүүхдүүдтэй үргэлж тэмцэлдэж муудалцдаг хамгийн их үдсэн яддаг газрынх нь нэг бол яахан аргагүй сургуулинд байсан гэж хэлж болно. Абигейл мөн анхаарлаа төвлөрүүлж чаддгүй маш том сул талтай, сурлагатаа муу зөв сууж чаддгүй дээрлэхүү зам багш нарын зэвүүцлийг хүргэсэн тоомжруу нэгэн болоход нь бол гол нөлөө үзүүлсэн гэж хэлж болно. Абигейл ер нь байнга л уярлаж бухимдаж тэрс бүх хэл хамгийн жижиг ямар ч уурлахаагүй үйлдэл төрөмгийн тогшин хариу үйлдэл үзүүлдэг уураа барьж чаддгүй төрлийн охин байсан. Жишээ нь ангийнхан хэн нэгэн найзууд нь түүнийг баг зэрэгэл уурлуулбал шууд огцом уурлаж өөрийнхөө хяналтаа алдаж юм авч шидэж шууд л цохих зэргээр хариу үйлдэл үзүүлдэг. Засрамжийн газарт байгаа тулдаа л цагдаа сэргийлэх гэлгүй багш нартаа загнуулаад өнгөрдөг. Нөгөөтэйгүүр засрамжийн газартаа найз нөхөд багтаа ганцаардмал нэгэн болж хуурсан. Ингэж явсаар Абигейл 15 наснда өөрийнхөө анхны найз залуутайгаа танилцаад өсвөр насны охин өөрийгөө жинхэнэ хайр дурлалтайгаа учирсан гэж ойлгон аз жаргалтай 7 сарын турш үерхсэн ч харамсалтай нь түүний зан характерын доголлын улмаас найз залуу нь түүнийг хайснаар мөн л адил сэтгэлийн том шарах травма нь улам бүр нэмэгдсэн. Харин 16 наснда Абигейл өөрөөсөө 13 насаар ах 29 настай үе мултарсан нэгэн эрэгтэйтэй болцож хүмүүсийн анхаарлыг ихээр татсан бөгөөд түүний энэ харилцаа нь 2 жил үргэлжил тэрээр 18 наснд хүрч асран хамгаалах газраас гарсныхаа дараа яагаад ч юм энэ харилцаа нь дуусахар болсон. Насанд хүрснийхаа дараа Абигейл асрамжийн газраасаа гараад албан ёсоор нийтийн орон сууцнд нүүж ороод жижигхэн ч гэсэн өөрийнх нь анхны гэр учраас Абигейлд маш их таалагдж баярлаж өөрийн гэсэн ажилтай болж асуудалгүй амьдарч байхын хажуугаар асрамжийн газрынхаа хөвгүн болох өмнө нь хэдэн сарын турш харьцаж байсан Брэдли Хьюстэй дахин таарлаж болдож эхэлснээр дотн сууж тэдний харилцаа үерхлийн төвшөнд очсон. Энэ үедээ Абигейл 19 настай, Брэдли харин 17 настай байсан. Брэдли Абигейлийг бодвол даруй төлөв дуулууртай хүмүүжилтэйгээрээ асрамжийн газартаа нэлийн нэртэй хүүхэд байсан. Брэдлигийн төрсөн эцэг эх нь машины ослоор өөд болсноор өөрийн хүсэлтээр хамаатныхаа ах дүү нартаа гай болохгүй тулд асрамжийн газрыг сонгон аав ээжийнхээ нас барсны тэтгэмжийг өөрөө авч хиндэж гай болохгүй амьдрахыг хүсдэг төрлийн хүн юм байна. Үүнээс өөр Брэдлигийн талаар мэдээлэл ерөөсөө байгаагүй. Ингэж явсаар Абигейл болон Брэдли хоёр анхны хүүхдээ үлгийдэн авч үүнээс хойш 5 жилийн дотор 2 хүүхэдтэй болж Абигейл 23 наснда нэгт 3 хүүхдийн ээж болсон бол дөнгөж 21 настай Брэдли 3 хүүхдийн аав болсон. Хүн нэмэгдвэл хүнс нэмэгдэн гихчээр олуулаа болохын цагт Брэдлигийн нуруунд дээрх ачаа асар хүндээг нэмэгдэж Брэдли платанон шал суулгагчаар бүтэн цагаар ажиллаж Абигейл харин гэртээ байж хүүхдүүдээ өсгөөж хооллож хувцаслах зэрэг гэрийн эцэгтэй ажлыг бол хариуцах болсон. Гэвч ганцхан хүн ажил хийж мөнгө олдгоо тэдний санхүүгийн амьдралд бол хүндээр тулж Абигейл хүртөө туслахын тулд санхүүгийн хувьд хувь нэмэр оруулахыг хүсч онлайнаар мөнгө олох боломжуудыг бол судалж эхэлсэн байдаг. Ингэснээр яг тухайн үед бол онлайнаар насанд хүрэгчдийн загварын чиг хандлага, задгаа шийдвэрийн дүр төрх болныг дагуулж байсан үе. Энэ үед Абигейл хуурамч Барби гэх нэрээр өөрийн пэйж аккаунтаа нээж өөрийнхөө задгаа хувцаслалт загварын чиг хандлагаар
за олон дагагчтай болоод зогсохгүй 50,000 фунт стерлинг буюу Монгол төгрөгөөр 240 сая төгрөгийг бол хэдэн жилийн дотор олж чадсан. Түүний дагагчийн тоо ч гэсэн 200,000, 300,000 маш олноор өсөж байсан. Хэдийгээр түүний орлого бол байнга ингэж их байгаагүй ч ямар ч байсан тогтвортой мөнгөний урсгалтай болж чадсан нь гэр бүлийн санхүүгийн дэмжлэгт бол томоохон нөлөө үзүүлсэн. Гэр бүлийн уур амьсгал үүнийгээ дагаад сайхан байх ёстой байсан ч тэдний хувьд эсэргээрээ хэрүүл хараал, зодоонуудын тогтмол хэрүүлээр эхэлж зодооноор дуусах токсик байдалд бол хурдан шилжсэн. За хэрүүлийн ерхий гол зүйл нь бол Абигейл нөхөр болох Брэдлийг багын зангаараа бүрэн хяналтандаа байлгаж өөрийн хүснээр бүх зүйлийг хийхийг шаарддаг. Үүнээс болж Брэдли эсэргүүцэл үзүүлдэг болсноор бие биенийхээ занг давж гарах гэсэн зангуудаасан. За гэр бүлийн болон хүүхдүүдийн амгалан тайван байдал, ад жаргалтай орчин нь бол хар бараанаар өөрчлөгддөг байсан нь бол үнэхээр харамсалтай. Хэрүүлийн хамгийн гол зүйл бол ерөөсөө л бие биенийхээ дээр гарах гэсэн бүжил бодлоос бол эхэлдэг байсан юм лээ. Дээрээс нь хардалт, цэртэлт, бие биенээ хуурах асуудлууд бол аль алинд нь буюу хоёуланд нь байдаг байсан. Нэг удаа Абигейл, Брэдли болон найзуудынхаа хамтаа шөнийн цэнгэний газар орж шоудаж бүжиглэх үедээ бол Брэдлийг хамт бүжиглэж байсан. За нэг эмэгтэйтэй хардан за тухайн эмэгтэйг бол нүүр нүдгүй зодож тэр клабын нойлын рүү өчөж ороод зогсоо зайгүй зодож за эмэгтэйд бол маш хүн тохирол учруулсан. Цагдаа зэрэглэх болоод Абигейл мөнгөнд харуул төлж түүнээс гадна 12 сарын турш олон нийтийн гадаах ажилд бол томилогдсон ажилласан байдаг юм байна. Абигейл бол тэгээд чашраагүй Брэдлитэй хэрэлдэх үедээ мөн л адил турмины зангаараа Брэдлийн хөл рүү санаатаар хутгаар гүн хутгалсан. Харин үүнийг нь тухайн үедээ Брэдли цагдаад мэдэгдэж хэлсэн ч за эргүүдлээд гомдлохгүй гэснээр бол өргөдлөө буцаа авсан байт юм байна. Брэдлигийн гэр бүл эцэг эхийнх нь ах トゥ нар нь Абигейлийн зан характер хүүхдүүдтэй хүртэл аюул учруулахаар нарциссист эмэгтэй гэдгийг нь мэдээд за Абигейл болон Брэдли нарыг салгахыг хүссэн ч салъяа салж чаддгүй токсик харилцаанаас гарч чаддгүй тийм хүмүүс шиг энэ хоёрч бас тийм харилцаатай хүмүүс учраас хинэн ч за салах орлого тухайн үедээ хийдэггүй байсан. Муудалцаал буцаад эвлэрдэг, зодтолтчоол магаш нь буцаад эвлэрээл энгийн харилцаатай болчтой. За тийм төрлийн хүмүүс байсан. Тэдний харилцаа бол маш гүн бүр тийм хар бараан токсик харилцаанд болвол гүн автчихсан байсан. Өмнө нь хэлсэнчлэн Абигейл болон Брэдли нар хоёулаа гэр бүлээс гадуур харилцаатай. Хоёулаа бие биенийгээ гадралдаг тэгсэн хэрнээсээ мөн адил хүлээн зөвшөөрдгөө бие биенийгээ хардаж сэрдэж одоо гэр бүлийн гадуур харилцаанаас болж ингээ маш хэрүүл гардаг байсан. За харин Абигейлээс илүү Брэдлийн нууц амрагтайгаа илүү дотн ганц сексийн харилцаатай бус харин хайр сэтгэлийн дотн романс аль хэдийнэ үүсгэж гисэн байсан. Ингэж ясаар Брэдлийн нууц амраг жирэмсэн болсноор асуудал хуурцдаж Брэдли хүүхдүүдээ өвөр дээрээ авч Абигейлийг орхихоор шийдэж энэ тухайгаа Абигейлд хэлж ахин түүний дарамтанд амьдрахыг хүсэхгүй байгаагаа нухацтайгаар ойлгуулж хэлсэн. Харин үүнийг бол Абигейл тэмч татаагаар хүлээж аваагүй. Шууд л уурлаж хэрүүл хийж Брэдлийг цохиж зодож бүр гоёруу нь хутгалснаар энэ удаа Брэдли тэсгэл халдан эцсийн шийдвэрээ гаргаад цагдаад мэдэгдэж цагдаа нар Абигейлийг хорих газарт Брэдлийг гомдлоо буцаах хүртэл хорьсон байдгийм байна. Брэдли Абигейлээс салахын тулд гомдлоо бүтэн 1 сарын турш буцаагаагүй Абигейлийн торгуулийг ч мөн адил төлж түүнийг гаргаагүй. Энэ болсон төр зургийн салалт нь Брэдлид харилцаагаа тусгах талаар бодсон бодлыг нь шууд зөвтгөхөд нөлөөсөн учраас эргэж буцалтгүй гомдлоо буцаан за ахин уулзалтгүй амьдрахыг хүсч бүр мөсөн салах шийдвэрт хүрсэн. Абигейл үүнтэй санал нийлээгүй хэсэг хугацааны дараа буюу төр хугацаанд хол байх үедээ 2022 оны 3 дугаар сард Абигейл дахин жирэмсэн болсноо мэдээд за үүгээрээ Брэдлийг тогтоож авч үлдэнэ гэсэн бодолтой Брэдлитэй уулзаж энэ талаараа дуулгасан. Харин Брэдли Абигейлийн үгэнд итгээгүйгээс гадна жирэмсэн болсон бол ахуулах саналтай байгаагаа хэлээд дахин уулзахгүй за хүүхдүүдээ өөр дээрээ аваад бүр мөсөн шүүхээр салалтаа эцэс болохгүй хэлэхэд Абигейл бол тэсэрч өөрийг нь хуурсан дээрээс нь хүүхдээ ахуул гэж хэлсэнд нь уурсаж шууд л галтгооны өрөөнөөс утга авчираад Брэдлийг хөдөх боломж олгохгүй маш олон удаа цээжин тус газар болон гид савд нь бол хутгалсан. Хамгийн амар зүйл нь энэ бүхнийг 3 настай хүн харж байсан явдал байгаа. Гэнэт ухаан мэдрэлийн алдсан байсан Абигейл ухаан ороод дүү цустай хутгалсан өөрийгөө болон нөхрөө хараад шууд шокнд ороод хамгийн түрүүнд Пүшихо эхнэрийг дуудаад анхны тусламж буюу CPR үзүүлэхийг оролцсон ч бүх зүйл ариуцныг бол аль хэдийн ухаарсан. За хурш эмэгтэй нь бол цагдаагийн газарт хүн амны хэргийн талаар дуудлага өгсөн. Цагдаа нарыг ирэхэд битүү цуснд будагдсан Брэдли харахын эсгүй болтлоо цээжин тус газраа олон тооны хутганы шархт болсон. За тухайн шарх нь зөвхөн тус газар нь гүн хүрснээс болж аль хэдийн амьсгал хураасан байдалтай байсан. Хуршийн дуудлага мэдүүлгийг үндэслэж айж балмагдсан Абигейл болон түүний хүүхдүүдийг цагдаагийн газар руу дагуулж авсан. Абигейлээс цагдаа нар мэдүүлэг авахд Абигейл Брэдли өөр хүүхдүүдтэй болсон гэр бүлээс гадуур харилцаатай байсан. Тэр намайг хүүхдээ авах гэсэн түүгөвч зогсохгүй миний хоолойг боож гидсэндээ хүүхдийг алах болно хэмээн сүрдүүлж над руу өөрөө эхлээд
хэлээд дайрсан учраас аргагүй өрхөнд би өөрийгөө хамгаалах үйлдэл гаргасан гэж өөрийгөө өмөрч бэрээдлийг буруутгасан мэдүүлэг өгсөн байдаг. Мөн тухайн хэргийг харсан гэх 3 настай хүүхдээс мэдүүлэг авахд ээж аавыг хутгалсан, ээж үх гээд орилоод байсан гэх аимшигтай мэдүүлгийг өгснөөр түүнийг албан ёсоор хүн амны хэрэгт буруутай хэмээн баривчилсан. За мөдөр наталтын явцад Абигейл тухайн алдааг үлдэхээс хэдхэн хоногийн өмнө Google-ээс за хүний хэрхэн дүүжлэх вэ, яаж мэддэхгүй, хүнд хулганы хор уулгах вэ, хаана хутгалвал хамгийн ихээр тэр хүн тарчилж хөх вэ зэрэг цочирдмоор хальтуудыг хайсан байсан нь энэ аллагыг санаатаагаар урьдчилан төлөвлөсөн болохыг баталж байгаа учраас 2022 оны 10 дугаар сард шүүхээс Абигейлийг хүн амны хэрэгт буруутай гэж үзэн бүх насаараа хоригдох ял авсан бөгөөд 18 жилийн дараа тэрсэн гаргаж суллагдах эрхтэйгээр шүүхийн шийдвэр эцэслэгдсэн байдаг. Брэдли болон Абигейл нарын хүүхдүүд одоогоор яасан хэсгийн тодорхой мэдээлэл байхгүй байгаа ч ойрын төрсөн эмийн өвөөгийн холбоо байхгүй учраас улсын халамжийн байгууллагад оцсон байх магадaltaй гэсэн дүгнэлт байсан. За та нар маань энэ нэргийн талаар юу гэж бодож байна? Санал сэтгэлээ коммент секцэд үлдээгээрэй. За мөн хамаа дэмжиж лайк дараа subscribe дараарай гэж та бүхнээсээ хүсэж байна. Ингээд дараагийн дугаараараа уулзлаа. Түр баяртай.